Hi guys. Би Тэмүүгээс амар их юм захиалсан. Тэгээд тэрийг unboxing хийх чинь аа. Энэ ингээд ихний утна. Тэгээс ийм нэг уусна. Яа, ингэж нэг юм ирэх гэж. Өсний эндүү захиалсан нэрээ. Надад өсний эндүү байхгүй. Уг нь Монголд байсан л та Монголоос авчрах гэсэн чинь байдлээд. Шилж үзье. Эвдэрхий юм ирсэн байлаа. Буцааж олно гэсэн л тэгтээ жоохон асуудалтай юм болов. Жоохон санаа зовж байгаа. Ингээд дотор нэг гэрэл асаад болж байна уу? Тэр нь үсэний хиндүүддүүлтэй. Гэтэ хаа нэг бас индүүдүүл гэж бодоод. Би ихтэй үсэн индүүд чаддгүй майгуйцсан. Тэс мэдгүй. Би дараагчтай үсэн индүүд сурнаа. За юмштай ч нэг юм байна. Дахиад нэг юм хайрцагтай юм байна. Гэтэ энэ бараанууд ер нь хятадаас ирдэг ба шүү. Тэгээ ер нь бол нэлээд хямдхан. Энэ яадаг хайрцаг вэ гэхэлэр юу ууч муугчтай. Энэ жоохон самбирцсан л. Гэтэ яг болно уу? Эргэлцэж авахар шатсан. Би янзлаа. Энд харагдаж байна. Энэ болохоор миний эмгэнүүд. Тэгээд нэвдик. Тэгээс эмэг. Тэгээд эмийн артал. Гэсэн байгаа. Энэ болохоор миний зүйлт болон буучнууд. Тэгээд энэ болохоор миний цаг. Энэ хоёр ихтэй бараг эвдэрсэн л ихтэй байлгачлаа. Дурсгалтай болохоор. За ийм нэг харцтай юм байна. Өсний энд биш ээ. Өсний сенс хар гэсэн чи юм сэлбэр өнгө юм байна. Монголог өнгөтэй. Тэгээд ийм хошуу хүртэл таалтаж ирж байна. Йоо. Лайк өгөө тажгүй. Өнгөн ч гэсэн амар гоё өнгө надад таалагдчих. Би нөгөө нэг бичлэг хийхдээ зориулаад ийм жижигхэн гэрэл авсахгүй юу? Ийм өнгөн жижиг юм ирсэн юм байна. Энүүгээр тэгж ямар бас нэг жоох ийм хунцар юм байна. Оо. Одоо ингэж харах юм бол ийм гоё. Би ингэж бичлэг хийх гэж iPad-н дээр синхронгийн гэрэл, ноутбукн дээр бас синхронгийн гэрэл тавьсан байхгүй юу? Одоо амралчлаа. Энэ гүд юм шиг байна. Ноосон байл яах вэ? Энийхт амар хямдхан байсан л та. Гэтэ би энийг дэмгэн гэж бодсон. Энэ амар гоё зурагтай заяа. Үстэж магадгүй материалтай юм байна. Лайк. Гэтэ удаан болохоор амар зовлонтой байна. Энийг нэг том сайз авсан болохгүй яасан байна. Энийхтэй яг таарчлаа л та. Гэтэл сул хөдий гоё шүү дээ. Энийг хараа. Өнгө нь амар гоё байгаас тээ. Тэг материал нь амар гоё харагдаад би нэг захиалсан. Энэ сая уу юмтхан байсан. Ийм жижигхэн барилттай тийм барилттай байна. Вау, дотор нэг юм хийгээд үз. Гоё ээ. Энэхтэй яг миний ноутбук багтахаар цунгасан болох байхгүй юу? Ингээд явсан ч болохоор юм байна. Оо. Одоо энэ яг байдаг байхгүй юу? Тэгээ тэр нь жоохон муудаад эхэлсэн болохоор нь би дахиад нэгийг захиалсан байхгүй юу? Энэ яг надад томдохоор юм шиг харагдаж байна. Эм сайзыг захиалсан байхгүй юу? Эсийг захиалдаг гэж. Зүгээр тээ. Надад таалагдчихэв. Материалнаас амар гоё юм байна. Би джинсийг захиалсан. Ийм их хартаа. Ийм хөөрхөн юу бүзаа. Ийм юу захиалсан байна. Эдлэн жоохон тиймэрхүү. Гэтэ өмсч болохоор амар гоё. Би нэг гэтээ захиалсан гэдгийг санахгүй байна. Би яг энийг харж байсан байхгүй. Захиалах уу байх уу гэж хаад. Авцсан байна л та яг. Ваа. Энийн материал амар гоё юм байна. Мууртай. Ингээд өмсөллөх юм шүү. Надад энэ амар таалагдчих байна. Материалын ч тэр зургийн ч тэр өнгөн ч тэр амар хөөрх юм байна. Тэгээ амьс захиалсан байгаа. Монголоос авчирсан амьснуудаа өмсөр жоох муудсан. Тэгэхэд шинийг захиалсан. 10 хос амьс. Тэгснэ амар хямдхан. Тэгээ энийг одоо өмсгөн цааш юм дээ. Ийм бүгд захиалсан. Гоё ярагдаад байгаа байхгүй. Яг миний дуртай өнгө байсан. Хараа. Ийм гоё цэнхэр өнгөтэй. Би яг томдож магадгүй гэж бодсон л та. Гэтэ ингээ арталт нь ингээ томсгож багасгаж болохоор юм байсан болохоор авцъя. Хартаа. Вау. Ийм гоё хавчаар захиалсан заяа. Энэ ингээ дээрээс харнаатай. Өнгийг харалтаа. Oh my god. Яг миний дуртай өнгө. Тэг би ер нь
үсээ нэх боохгүй байхыг хичээ гэж бодож байгаа. Яг гэвэл миний үс угаасаа солонгост ирснээс биш амар хунж байгаа болохоор хавчуулаарэ баг ус унах байх. Болттой зурлахгүй болохоор. Anyway. Энэ ингээд fish eye гэж нэрлэдэг эмоот байна. Тэгээд энэ ленз нь юм байна. Тэгээд би одоо жишээлбэл энд хийгдсэн байгааг энэ утсан дээр зүүж харуулъя. Look guys. Wow. Өөр нүүхийг зүүж үзье. Яа, лайк. Амар таалагдчихэв. Кейс. Та нарын зарим нэгж байгаа бол миний утасны хартал хагарцсан. Тийм болохоор би кейсээр утасны харталыг нуудаг. Тэгээ кейс авахд болохоор энэ ингээ битүүг авдаг. Өнгө нь амар гоё ногоон заяа. Тэгээ би энийг захиалсан. Зураг дурсан юм шиг. Амар хөөрхөн кейс. Хариулмарлтай. Oh my god. Тэгээ би энийг зүүж харуулъя. Яа, ямар хөөрхөн юм бэ? Амар гоё энэ хараа. Өнгийн л хар. Юу гэхлээр хоронч персинг. Би уруулныхаа энд персингтэйс ахгүй юу? Намайг ер нь л амар харагдуулаадсан. Тэгээд би зүгээ болохоор шийдсэн байдаг байгаа. Тэгээд би авсан чинь буруу идгээгээд сорив тогтцсон. Гэтэ яах вэ? Йоо, лагаад байгаа юм шүү би чараа. Бихтэй яг дундаараа ийм персингтэй болчих юм байна. За энэ болохоор хамарных. Энэ болохоор юуны ач? Голын хамарных. Бихтэй ийм голын ийм персинг гэдэг дуртай биш. Үхэр шиг санагдаад ийм персинг. Энэ нь яаж? Надад ер нь л уруулныхаа энэ персинг л зөгч юм те. Солонгосчууд ийм юмуд амар хүсдэг. Тэгээд би захиалсан байгаа. Надад ийм сарл давуу нь байгаа л да. Гэтэ би илүү цайвар өнгийг хүссэн болохоор таалагдсангүй. Материал нь гэсэн амар жоохон сонин санагдчихээн. Энийг яг цэвэр давуу материалтай гэж бодсон чи үгүй байсан байна. Мэдгүй юм даа. Тийм байна. Дэжгүй. Маш дэжгүй. Гэтэ ямар шин гэлцаад гэлтанаад байгаа юм шиг харагдаж байгаа. Ийм жижигхэн түнх ганц ширхэгч мандан бууз багтахгүй гэдгийг би мэдчихэж байгаа л та. Гэтэ би энэ ядчил дуруулын бодог карт мартнуудаа хийн гэж бодсон байгаа. Өөрхөн. Гэтэ энэ арай урт юм аа. Гэтэ яах вэ? Ийм өөрхөн цэцгэн төгөлтэй болчихлоо. Жат манай өрөө амар цэцгэн болохоор харуулах гэж зогссон юм аа. Таалагдчихлаа л да. Гэтэ яад ч юм би нэг сонир мэдрэмж төрүүлээд ах юм. Цагаан шаргалангтай юм. Гоё юбг авсан байгаа. Юбг. Би ихтэй нэг даваа юм болов гэж бодсон чи даваа биш байна. Гэтэ яг надад таалагдчихээн л та. Тэгээ бас би нэг цав цагаан гэж бодсон л та гэсэн чи үгүйсэн байна. Энэ болохоор саяны харын цагаан сунлалтай материалтай. Даваа бол биш. Оо, гэрэлтэй дээ. Одоо нэг тэг яаж өмснө гэсэн. Би өгөн шууд ингэж өмсөөл гадуур гарч мараа явъя гэж бодсон шүү дээ. Жог асуудалтай маа. Бэк юм уу? Өгөн цагаан өнгөх байх хэрэгтэйсэн чинь цагаан цэг хэрэгцсэн байна. Тэгээ бас дээрээс нь гэрэлтэй байна. Гэтэ энэний сайз нь надаа яг таарч амар гоё болчих. Дахиад нэг джинс өмс байна. Энэ пар зүгээр бэги джинс. Өнгө нь надад таалагдаад авсан. Ийм том. Энийг өмсөх юм бол бас том гуталтай готлоо өмсөх нь. Би энэ хар өнгөс нь хоёрыг захиалсан юм байна. Nee, алчуур гэх юм уу юу гэх юм бэ? Өмдөн дээрээ ингэж өмсдөг заяа. Энэ юу нь бас сүүлийн үед амар тренд болоод байгаа. Би яг гэтээ энэ загварыг харчаад хин юм өмсдөм бэ гэж бодсон гэсэн би тэгээ сүүл рүүгээ тэрэндээ автаад өөрөө өмсдөг бол. Захиалж авсан байгаа. За тэгээд ийм хар өнгийн плаж, ингийн плаж гэсэн. Даваа материалтай. Тэгээ энийг өмсч үзлээ. Би баг стресстэй. Энэ үнэхээр л амар сонирн байна. Амар тохгүй байна. Ингэж өмсөх систем болов. Ингэж өмсөн хамаагүй дээр. За ингэж өмсвөл өмсгөл юм байна. Амар тохгүй мэдрэмж тавуулаад. Тохгүй болгоо чинь юм плаж намайг.
би сая энэ газар дээрээс оллоо. Газар тунгаас юм байж. Энэ л хамгийн сүүлийн зүйл. Яг миний утас ингээ харсан л та гэдэг. Бус тийшээ дарч болохоор. За тэгээд Тэмүүгээс юм захиалах юм бол нэг иймэрхүү л хэд юм байна дөө. Би өөрийгөө амар сайн комент энтрийг нь хараад тэгээд оноо моног нээр хараад хэрхэн худалдаж авсан энтрийг нь хараад сайн нэгтэлж авсан гэж бодсон боловч үгүй байсан байна. Жохо асуудалтай л юм байна. Гэтэ яг хуу дараа Тэмүүгээс дахиад юм захиалах юм уу гэвэл би бол захиалнаа л гин яг гэвэл хямдхан болохоор. Тэгээд дараа юм захиалах юм бол амар сайн судалж авнаа гэж бодож байна. Тэгээ энэ удаагийн бичлэгийг ингээд дуусгая. Баярлалаа. Баяртай.